За нэг сүүлийн өдрүүдэд болоод байгаа энэ туулын хурдны замын асуудлаар нэг хэд хэдэн өнцөг яригдж байна. За нэгдүгээрх нь миний харж байхад бол энэ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний асуудал яригдж байна гэж харж байгаа. Хоёрт нь ил тод байдлын асуудал. За гуравт нь өртөг болон эдийн засгийн өгөөжийн асуудал яригдж байна гэж харж байгаа. Тэгэд миний хувь хүний хувьд бол би одоо нийслэл хотын иргэн, за дээрэс нь нийслэлийн төлөөлөгч байсан, дүүргийн төлөөлөгч байсан хүний хувьар энэ улсын хурал дээр энэ хүн төлөөлж үзээгүй улсууд ялангуяа энэ хотод төлөөлж байгаагүй. Магадгүй бид нар одоо энэ хөдөө аймгийн дарга хийжсэн улсууд бас энэ зовлонг хуваалцж ойлгох байх гэж бодож байгаа. Яг энэ нийслэл хотын за би асуултаа шууд нэг нэгээр нь асуучих. Энэ хотын яг өөрөө энэ нийслэлийн иргэдийн хуралд байгаа эрх мэдэл нь тийм ээ. Одоо ингээд парламентаас наривчил зааж өгөх нь хэр их зөрчил гардаг юм. Уул нь бол хязгааруудыг тавьж өгöd нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэрээ гаргаад явах ёстой гэж ойлгож байгаа. Зөв үү? Жишээгээр одоо Баян-Онгор аймаг гэл тэгэхэд чинь бүл алтны асуудал аймгийн иргэдийн хурал нь хуралдаж байгаа л тэгэл алтны компаниудаа гол усаа янзлна гэл алтаа ухаал явдаг шүү дээ. За тэгэл орхон сэлэнг гэл энэ Эрдэнэт дархан бүл усны асуудалтай гол дагуу бүхэл байшин барилгаа барьсан л байдаг шүү дээ. Аймгийн шийдвэрээ гаргаад явдаг. Цаашдаа ер нь улсын хурал аймаг болгоныхаа юмд оролцоод явна гэх юм бол энэ ямар эрх зүйн зөрчил үүсэх юм бэ гэдэг энийг асуумар. За хоёрдугаарт үнэхээр ил тод байдлын асуудал байгаа бол та нар нэг авилгалтай тэмцэх газар ч юм уу хандаад тэрийг шалгуулчаач. За гурав дахь нь тэр байгаль орчны асуудал гэдэг. Хэдэн төрлийн байгууллага тийм ээ өөрсдийнхөө одоо дүгнэлтийг гаргаж тавиад тэрэн дээр мэтгэлцээд байгаа. Тэрийг ингээд онлайн платформыг ашиглаад нийт иргэддээ ил болгож байгаад миний харж байгаагаар бол үнэхээр энийг барих зүйтэй мүү юу гэдгийг энэ эдийн засгийн өвч тэр асуудлыг ил болгож байгаад ийм Монголиогоор Улаанбаатар хотынхаа иргэдээс асуучмаар. Улаанбаатар хотод хамааралгүй нөхдүүд энэ Улаанбаатар хотын асуудалд ормооргүй байна. Улс төрийн ийм арга хэрэгсэл болмооргүй байна гэж хэлмээр. Ийм боломж байгаа юу? Тэгээд дөрөвдөх нь болохоор тэр эдийн засгийн өр өгөөж. Тийм үү? Одоо шинэ сонгоцны буудлын барихад нэг нугарсан. За би санаж байхад манай амгалан дулаан станц барихад үнэн өссөн. Бас бөө юм бос. Тэгээд сүүлд нь нөгөө сонмогоо хүртэл хөрхий хариуцлага үүссэн шүү дээ. За дээрэс нь миний санаж байхад энэ арчилсан нам би өөрөө хотын орлогч дарга байхад энэ уулын замыг барина гэхэд бариулахгүй гэл баахан бас тэмцэл болж ш. Барьсны дараа болохоор бүгдээрээ сайн байна л гэсэн. Тэгэхээр за 1 минут. Эдийн засгийн өгөөжийн асуудлыг SWOT хийгээд олон нийтэд танилцуулж агаад Улаанбаатар хотод байгаа бүртгэлтэй иргэдийнхаа магадгүй одоо 18 стейшнсны тэр сонгогч буюу тэр улсуудаа үнэхээр энэ хотын захиргаан буюу одоо нийслэлийн иргэдийн уралд итгэхгүй. За нийслэлээс сонгогдсон парламентын гишүүдийг одоо энэ талцаад байгаа асуудлыг эцэслэх нь бол олон нийтийн санал асуулга байх гэж харж байгаа. Казахстанд ураны асуудал болоход бүх иргэдээсээ уурхаг ажилуулах уу гэдэг санал асуулга асуусан байдаг. Тэгэхээр энэ жишгийг судалсан уу? Энийг хэрэгжилж болохгүй юу? За тэгээд тодорхойл. За гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга нэгдүгээр улсч даваадлаа. За хуулийн асуултан дээр засаг дарга хариулъя гэсэн. За юун дээр ил тод байдлын юун дээр бол Улаанбаатар хотод хамгийн сүүл бид нар өнгөрсөн жил Улаанбаатар хотын хөгжлийн ерхий төлгөө 20 40-той уялдуулаад бол иргэдэд үе шаттай танилцуулгуудыг бол одоо 5 үе шаттай бол хийсэн. За мөн 20 40 дээр бол туулын урдны зам нэлээд гол төгжрлийн бууруулах төслийн ирэмбэд орж байгаа. За мөн 2026 оны төсөв хилцүүд нийслэлийн хөрөнгөөс 800 тэрбум буюу хамгийн өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын ажил учраас бид нар 25 онд ойролцоогоор 77 мянган иргэдийг хамруулсан одоо төсвийн хилцүүлгийг хийсэн. Үүн дээр туулын хурдны зам бол хамгийн өндөр өсөлттэй төсөв хүртдэг байсан учраас танилцуулга хийсэн. За хүүхдийн ордонд 11 сард 351 иргэн дээр цуглуулж игээд бол 500-аад бол цаасаар бас санал ирж байсан. За эдгээр асуудлууд дээр бол энэ туулын хурдны зам бол танилцуулагдаад явсан. Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бол байгаль орчны яамны вебсайтн дээр бол дамжаад ордог байдгийн байлээ. Өчигдөр бол бас өөрийн биеэр шалгаж үзэхэд бол манай байгаль орчны наривчсан үнэлгээ бол хэсэгчлээд ингээд нөгөө хуваагдаад тавихад ороход жоохон өндөрлөлттэй болохоос ил тод нээлттэй байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудад бол ил тод нээлттэй байгаа гэж. За байгаль орчны наривчсан үнэлгээ бол ажил эхлэхэд хэрэгтэй байдаг. За байгаль орчны наривчсан үнэлгээг
байгаль орчин уур амьсгалын яамны дэргэдэх шинжилгээ ухаан технологийн зөвлөл буюу эрдэмтдийн зөвлөл энэ дээр бол ус, байгаль орчин, ан амьтан болон бусад төрлийн мэрэгчлэлтэнгүүд ороод хилцүүлэгдээд батлагдсан зөвлөмжтэйгөө. За 13 онд бас батлагдсан, 26 онд батлагдсан. Ийм учраас бол энэ батлсан эрх ухааны байгууллагын зөвшөөрлийн дагуу ажлыг бол эхлүүлээд ингээд явж байгаа. За юуны эдийн засгийн өгөөжийн хувьд бол түрүүн жилд нийслэлийн төсөвт 72-оос 100 сая ам долларын орлого төвлөрүүлэх боломжтой болж байгаа. Сүүлийн үеийн дэд бүтцийн судалгаагаар нисэх буудал, хурдны зам хоёр бол хамгийн ашигтай төсөл болсон. Ийм учраас бол эдгээр төслүүд эдийн засгийн өр өгөөжтэй юм байгаа гэсэн судалгаанууд бол гарч байгаа. Мөн үүнтэй уялдуулаад бас Улаанбаатар хотын өмнөх Хүннү хотын олон улсын нисэх буудал бол одоо өргөдөх зайлшгүй шаардлагатай. Ачаал нь бол 2.5 дахин хэтэрсэн гэсэн ийм одоогийн дүгнэлттэй. Энэ нисгтэр бас бид нар үе шаттай Улаанбаатар хотын дагуулгад Хүннү хотыг бол хөгжүүлэхээр бол төлөвлөд явж байна. Бусад асуулт дээр засаг дарга хариулах хаа. Юу ясаа энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд сүүлд 2021 онд орсон шиг санаж байна. Өөрчлөлт ороод орон нутгийн чиг үүргийг тусад нь салгаж өгсөн. За энэ орон нутгийн чиг үүргээр орон нутгийн зам, гүүрийн байгууламж барих эрхүүл зөвхөн тухайн орон нутгийн эрх хэмжээний асуудлаа гэж тусад нь зааглаж өгсөн гэдгийг нэгдүгээрт хэлье. За хоёрдугаарт аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрөөр хэлбэл нутгийн өр өдөр төсвийг хэрэгжүүлэх байгууллага бөгөөд иргэд нийтлэг ашиг сонирхолтой нийцүүл шууд буюу энэ хууль заасан өөрийн төлөөллийн байгууллага гэж түүн тайлгнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд бие даан хариуцаж шийдвэрлэх эрх бодит чадвартай ер нь нутгийн өр өдөр тусны байгууллагын эрх хэмжээ бол энэ тухайн нутаг дэвсгэрийнхээ нийгэм эдийн засгийн бүхий л цогцлбор асуудлыг бие даан шийдвэрлэх энэ одоо байдлаар тодорхойлогддог. Тэр утгаараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2024-өөс 2028 оны нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталж өгсөн. Энэ мөрийн хөтөлбөрт туулын хурдны замыг барьж байгуулах ийм одоо асуудал туссан байгаа. Хоёрдугаарт Монгол Ардын намын 2024 оны үйл ажиллагааны Улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрч туссан Ардчилсан намын бүтэн ардчлал бүрэн Монгол гэдэг нэртэй 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 6-гийн 3-27-д туулын хурдны замыг барьж байгуулах гэдэг агуулгаар туссан. Ингээд хамтарсан засгийн газар байгуулад 2024-өөс 2028 оны Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туулын хурдны замыг барьж байгуулах юм эрэмбийг тогтоосон. Хоёрт нь мега төслүүдийн За дөрвөн асуултын хоёр нь бол ерөнхийдөө хариултаа болоо. Тэгэхээр хоёр асуулт байна. Ил тод байдлын асуудал дээр танах ер нь АТГ-д хандаад ингээд нэг юм өртөг өндөртэй тендер шалгаруулсан гэдэг энэ хардаад байгаа улсуудад хариултын дүгнэлтийг аваад өгч болдгоо юм уу? Нэг тийм үү? Хоёрдугаар энэ 18-аас дээш насны Улаанбаатар хотын иргэдийн дунд санал асуулга явуулаад барих уугүй юу гэдгээ нийслэл зохион байгуулалт шийдэж болдгоо юм уу? Тийм хууль эрх зүйн орчин байна уу? Тэгэхгүй бол одоо ирээдүйд яах вэ гэхээр зэрэг Баян-Онгор аймгийн тийм ээ аймаг орлогоо төвлөрүүлэхийн тулд алтны компаниудад алт ухаад тэрүүгээрээ байгаль орчноос сэргээх тийм тогтоол гаргаад явж байгаа аймагуд маш олон биш үү? Сүүлдээ бидний их хурал дээр аймаг болгоны асуудлыг ярьдаг болно. Тэгэхээр зэрэг энийг бас нэг эцэслээд ер нь цаашдаа тухайн аймаг, тухайн нийслэлийн асуудлуудыг тухайн иргэдтэйгээ шийдвэрлэдэг байх нь. За бүрэн таа өгшөний асуулт нэрлэж засаг дарга нэгдүгээр болгогч даваадлаа. За Улаанбаатар хотод мега төслүүд явж байгаатай холбогдуулаад яг туулын хурдны зам төсөл дээр өнгөрсөн жилээс эхлүүлээд үндэсний аудит одоо онцлог 2026 оны одоо юуны төслийн аудитыг бол хийж байгаа. Тэгэхээр 2 сараас эхлээд хийж байгаа. Мөн сая авилгатай тэмцэх газраас урдсан сэргийлэх хилцээс Улаанбаатар хотын замын сангийн төслүүд дээр мөн бас ингэж урдсан сэргийлэх одоо үзлэг шалгалтыг бол хийгээд явж байгаа. Мөн авилгатай тэмцэх газар сая өнөөдрийн байдлаар бол туулын хурдны замын материалуудыг бол аваад ингэ явж байгаа. За бид нар бас Улаанбаатар хотын зүгээс энэ олон төслүүд хэрэгжиж байгаатай уялдуулаад аудит авилгатай тэмцэх газар болон цагдаагийн ерхий газар эдийн засгийн гэмт хэртэй тэмцэх хэлтсүүдэд Улаанбаатар хот өнөөдөр энэ 16 мега төслийг тендерийн тухай хууль биш зөвхөн 4 хуулийн хүрээ буюу төр үндэсний түншлэлийн тухай хууль Улаанбаатар хотын авто замын
За энэ дрийн микрофоныг 1 минут. За сал асуулгыг бол хийж болно. Нээлттэй байдлаар хийгээд.